Навчаагийн нэмэгтэй аялал жуулчлалын бизнес эрхэлдэг. Түүний цолмон travel компанид 20 гаруй хүн ажилладаг юм а. Ажилчдын ихэнх нь гэр хороолд амьдардаг учраас тэрээр орон сууцчлах хөтөлбөр хэрэгжүүлэхээр судалж эхэлжээ. Улмаар бэлэн мөнгөөрөө байр худалдан авч ажилчдаа 4% хүүтэй урьдчилгаа төлбөргүйгээр орон сууцнд оруулж өгчээ. Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр байгаа тийм ээ. Тэр маш их таалагдаад ягаад бид бас тэгэж боддог юм гэж бодоод гадна дотноос хувьсгалын янз бүрийн найз нараас зээл аваад ингээд нөгөө гэр хорооллын дахин төлөвлөлтөөр бий болсон энэ хангаа хотхоны энэ шинэ байранд 10 байр захиалаад тэгээд тэрийгээ бол ажилчдаа улсаас олгож байгаа нөгөө 8% хүүтэй зээлээс бага хүүтэйгээр жишээлбэл 4% хүүтэй тэр байтугай богино хугацаанд төлөвлөл 2% хүүтэй ч байгаа. Зээлээр тэгээд сар төлөх графиктаагаар 10 жилийн хугацаатаагаар гэрээ байгуулад ингээд ажилчдаа орон сууцнд оруулах хөтөлбөр маань харин өнгөрсөн онд баг амжаад 1 жилийн дотор энэ шинэ оны ихэр бүгдээрээ ч гэж 11 хүн маань шинэ орон сууцнд ороод ингээд байж. Аялал жуулчлалын ажил улирлын чанартай учраас ажилчид нь өвлийн улиралд орлогогүй болдог. Тиймээс тэрээр үйлчилгээний газрууд шинээр нээж ажилчдаа болон гэр бүлийнх нь хүмүүсийг ажлын байраар хангажээ. Тодорхойлбол тэдний амьдардаг байрны доод давхурт хүүхэд өдрөөр харах төв болон кафе нээжээ. Ингэснээр 6 хүн тогтмол ажлын байраар хангагдж байна. Өмнө нь би Баянзүрх дүүргийн 9-р хороо буюу нөгөө шар хатанд амьдардаг байсан. Тэгээд саяхан манай компаниас ийм байр өгөөд тэгээд 3 сард нүүж ирсэн. Ер нь бол энэ байр 12 сард ашиглалтанд орсон байна. Сэтгэл бол маш сайхан байна. Тэгээд компаниас ийм байр өгсөнд хэр олдоод байдгүй завшаа шүү дээ. Тэгээд энэнд хамрагдаж шинэ байранд орсон сайхан байна. Одоо байранд орсон тэгээд амьдрал явж байна. Би одоо юм залуухан хүмүүс, залуу гэлтгүү бас хөшинч хүмүүсийн хувьд байрны 0.8% байрны лизэнд орно гэдэг үнэхээр хэцүү. Нөгөө банкны шалгуур инээдрээ байхгүй. Тэгээд би манай нөхөр энэ компани жолооч хийдэг. Тэгээд манай захирал нь энд ийм фонит хүүхд харахт фонит байгуулад тэгээд надад санал болгосон. Энд ажиллаач гэдэг. Урд нь бол би гэртээ хүүхдээ хараад гэртээ байдаг байсан. Тэгээд манай нөхөр бол бид хоёрт бол энд манай нөхөрт хоёрт энд байр өгсөн бага хэмжээний хүүтэй. Тэгээд энд одоо ингээд амьдраад энд ажиллаж байна. Гэрийнхээ хажууханд ажилд орж хизээ хаалгадах бол гэсэн айцгүйгээр хөдөлмөр эрхлэх болсондоо тэд сэтгэл хангалуун байсан юм а. Компани зүгээс нийгмийн асуудлыг шийдэж өгсөн учраас ажлын бүтэмжинч нэмэгдэж байгааг онцолсон.